Сайн байцгаана уу? Манай Absolute podcast-ийн 11-р дугаарын хөө эхлэн бэлэн боллоо. Өнөөдөр манай зочноор Баярмаа оролцож байгаа. За эхлээд юу ч гэсэн манай үзэгчид өөрийгөө товчхон танилцуулаад өгөөч. За тэгэхээр би 23 онд Absolute англи дахин сургалтын дүүд IELTS-ийн үнцэнэгтэй явж төгссөн байгаа. За тэгээд тэрнээс хойш юу нь ингээ IELTS ажиглалтыг өгөөд за өөр ингээ бас бус тэтгэлгүүдэд материалаа өгөөд тэгээд одоогийн байдлаар бол Японы засгийн газрын тэтгэлэг за бид нар бас өөрөөр нөгөө момшоо гэдгээр нь одоо хүүхдүүд нэлээд сайн мэддэг байх. Тэрхүү тэтгэлгийг ингээд аваад одоо 3 сарын сүүлээр Японыг зорхоор бэлтэж байгаа ийм хүн байгаамаа. Сая момшоод нэлээд тэнцсэн гэж байна шүү дээ, тий. Момшоо ч нь ерөөхдөө бол нэлээд л өрсөлдөөнтэй тэтгэлэг гэдгээр бид нар аль болох мэддэг. Гэхдээ ерөөхдөө бол манай подкастыг үзэж байгаа хүмүүс зарим нь момшоогийн талаар ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээ юу ч гэсэн эхлээд өөрийнхөө тэтгэлгийн талаар товч танилцуулаач. Тэгэхээр сая хэлсэнчлэн энэ маань одоо Японы засгийн газрын тэтгэлэг байгаад байгаа шүү дээ. Тэгээд бусад тэтгэлэгтэй харьцуулах юм бол нөгөө яг academically гэх юм уу одоо нөгөө хүүхдийн дүнгийн хардаг. За тэгээд нөгөө бичгийн шалгалтууд аавна хичээлүүдээр. За тэгээд ер нь бол 4-5 хичээлээр шалгалт авч байгаа гэсэн үг. За тэгээд тухайн тэр шалгалтын дүнгууд нь бас маш чухал тооцогддог. Тэгэхээр ер нь л яг нөгөө хичээлээ хэр сайн хийж гин тэгээ шалгалтаа хэр сайн өгж гин тэрийг нь ингэж голцоо хараад байгаа ийм нэг тэтгэлэг байгаад байгаа юм. Тэгээд засгийн газрын тэтгэлэг гэдэг утгаараа мэдээж нөгөө нэг сургалттай холбоотой бүх зардлыг нь бол ингээд Японоос бол ингээд цаанаас нь гаргаж байгаа. За тэгээ онгоцны тийз тийм ээ. Тэгээд өөрөөс нөгөө нэг сар болгоны стипенд гэж бас оюутнуудад олгодог. Тэгэхээр ер нь бол санхүүгийн хувьд ч юм уу те ер нь юм бакалаврын түвшинд олгож байгаа тэтгэлгүүд дундаас хамгийн тийм нөгөө generous тэтгэлэг гэж ер нь бол хэлдэг. Зөв. Ерөөдөө момшоог ингээд сонсож байхад зөндөө олон төрөл бас дотроо байгаад байдаг шүү дээ. Их сургууль руугаа явуулах ч юм уу, коллеж руугаа явуулах ч юм уу те гих мэтчлэн байгаад байдаг. Тэрний тухай жоохон боддоор танилцуулбал тэгэхээр ер нь бол тухайн хүүхэд маань анханасаа ингээд нөгөө материалаа явуулахдаа аль нэгийг заавал сонгож явуулна. Давхар нөгөө мэрэгжлээ бас ингээд сонгочихно гэсэн үг байхгүй. Тэгээ очсон хойноо мэрэгжлээ өөрчлөх боломжгүй. Тийм учраас анханасаа нөгөө сонголтоо маш сайн зөв хийх хэрэгтэй. Тэгээд их сургуулийн дотор ингээ хоёрын байгалийн ухааны нийгмийн ухаан. За тэгээд техникийн коллеж, мэрэгжлийн сургууль гэсэн юм нэг 3 боловсролын институт. Тэгээд ер нь бол ийм 4 одоо категорилоо ингэж хүүхдүүд минь хаваагдаж аппликейшн өгнө. За тэгээд нөгөө нэг их сургууль юм уу, техникийн коллеж юм уу гэдгээсээ хамаарат нөгөө бичгийн шалгалтын сэдвүүд нь ингээд төвшин нь агуулга нь ингээд өөр болоод ирдэг ийм байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж нөгөө байгалийн ухаан гэхээр ойлгомжтой тий. Арай л нөгөө шинжлэх ухааны тал руугаа за нийгмийн ухаан гэхээр нөгөө хүмүүнлэг тал руугаа болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо нийгэм улс төр эдийн засаг тий. За техникийн сургууль гэдэг нөгөө одоо ер нь бол инженеруудыг бэлтгэж байгаа гэх юм уу. За. Тийм мэрэгжлийн сургууль нь болохоор одоо манайхаар жишээд ярих юм бол нөгөө коллеж хуучин нөгөө политехник одоо ч гэсэн тийм гэдэг шүү дээ. Ер нь аль тэр тэгээд хүүхдүүдийн нөгөө нэг сонгох нөгөө мэрэгжлүүдийнх нь цар хүрээн гэх юм уу ер нь бол нэлээд өргөн байдаг. Тийм болохоор ингээд миний сурч байгаа мэрэгжил байхгүй дээ гэдэг ч юм уу тийм одоо хайдас бараг л нэлээд бага төвшөнтэй байдаг. Яг тэр сонголт нь аягүй өргөн. Одоо жишээлбэл момшоодоо болохоор ямар төрлөөрийн шалгалтуудын нөгөөд ямар шалгалтууд өгөөд тэнцээд явсан ямар үе шат дараалтай гэх юм бол нэрээ. За үе шатын тухайд гэх юм бол яг том зургаар нь гэх юм уу тий харах юм бол 2 үе шаттай гэдэг байгаа байхгүй. Гэхдээ нэгдүгээр шат нь өөрөө дотроо одоо 1-1, 1-2, 1-3, 1-4 гэдэг ийм 4 шаттай байгаад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө 5 үе шаттай ийм тэтгэлэг байна гэж ойлгож байна. За хамгийн ихнийх нь болохоор нөгөө бичиг баримтын шалгаруулалт тийм ээ. За одоо application form бүгэлж гин. За тэгээ нөгөө дүнгийнхаа хуулбаруудыг явуулж гин. Тодорхойлох цагтлаа багшаасаа авч өгч гин. За тэгээд IELTS-ийн оноо юм уу? Японы хэлний оноо асууж болно. Гэтэ хэлний оноо бол optional гэдэг ч гэсэн ялангуяа IELTS-ийн оноотой байх юм бол 77.58 нэлээд том давуу тал болно гэсэн үг л дээ. За тэрний дараагаар болохоор бичгийн 1-р шалгалт гэж байна. Ер нь шат болгондоо ингээд нөгөө хүүхдүүд хасагдаал яваад идэх гэсэн үг. За бичгийн 1-р шалгалт нь болохоор математик, физик, хим хэрвээ нөгөө байгалийн ухаанаар ажиллах ухаан бол за математик англи хэлээр өгнө. Нийгмийн ухаан юм уу мэрэгжлийн коллеж. За техникийн коллежээр авах юм бол математик, физик гэсэн хичээлүүдээр. За тэгээ бичгийн 2-р шалгалт нь болохоор яг нөгөө англи хэл, японы хэл гэсэн хичээлүүдээр авагдаад за тэрний дараа ярилцлага. За ярилцлагын элчин сайдын юм дээр авагдаж байгаа тийм. За тэгээд хамгийн эцсийн байдлаар одоо ярилцлагандаа тэнцлэх гэх юм бол энэ хүртэл нөгөө бүх тэг бичиг баримт дүн шалгалтын оноо тэгэл ярилцлаганд орсон бол тэг нөгөө баг voice recording авсан гэдэг юм уу тэг тэр бүх юм чин одоо ингээ Японы манайхаар бол ингээ боловсролын ямар ингээд явуулаа одоо илгээгдээд за тэгээд тэнд чинь ингээ нөгөө олон улсын хүүхдүүд материал явуулсан байгаа шүү дээ тэр олон хүүхдүүдтэй ингээ жишгдээд дахиж нэг одоо
асуулт явагдаад тэгээд ер нь бол ийм хариу нэрж байгаа байхгүй. За миний хувьд болохоор яг нэлээ нөгөө нэг эрсдлээ бодоод гэдэг шиг ер нь бол бизнесийн чиглэлээр сурах гэж бодож исэн. Тэнгүүд эдийн засаг ч юм уу те их сургуулийн нийгмийн ухаан бол ингээд нэгдүгээр сонголт болж гарч ирж байгаа юм л да. За тэнгүүд дахиад нөгөө би өөрөө за яг бизнесээр би яг ингээд сурах болов яах бол сонирхол байгаа ч гэсэн эргэлзээтэй. За тэнгүүд нь окей, мэргэжлийн сургуулиар явуулчих. Тэгэд яг бизнес администрашн гэхээр яг нийгмийн ухаанд байсан үгүйг би сайн тодорхой мэддэг байхгүй яг эдийн засаг гэж бол байгаад байсан. Тэнгүүд нь за окей те мэргэжлийн сургалтнаас олж бизнес гэж байсан. Тэгээд өрсөлдөөн идрэмж гэдэг юм уу те арай нөгөө нэг мэргэжлийн сургалт нь нийгмийн ухаантай харьцуулахад арай сургалтайгаар харьцуулж те болно. Яагаад тэгэхээр нөгөө нэг шалгалтын нөгөө сэдвийнх нь хүн хүмүүний төвшин нь мэргэжлийн сургууль нь ингээд бусдыгаа бодоод харьцуулагдахад арай гайг байдаг байхгүй. Тэгэнгүүт ер нь бол за ингээд окей арай эрсдэл багтай мэргэжлийн сургууль. Тэгээд би ингээд очиод төгснөхийн дараа их сургуулийн 3 дугаар курсээс нь орчиж болно. Тэгээд би ингээд бизнесээрээ сурах оролт ингээд цаашаа явах. Тэр нь одоо бүрэн нээлттэй юм чинь гэж бодоод ер нь бол мэргэжлийн сургуулиар тэгээд бизнесээр ер нь бол явуулсан материал. Тэгэхээр нөгөө математик англи хэл, Японы англи хэл гэсэн хичээлээр шалгалтад авсан. Тэнгүүтээ болохоор бид нарт нэг тийм misconception байгаа гэдэг шүү дээ. Тэр нь яаж байгаа гэхээр за одоо шийдвэл момшороо бид нар явуулахад заавал нөгөө Японы хэлний энэ 3-ын 2-ын 1 ч юм уу те эсвэл заавал ингээд IELTS оноо явуулах шаардлагатай юм шиг бодоод байдаг. Гэтэл болохоор энэ мэн сая optional генерэлсэн те. Ер нь бол заавал явуулах шаардлагагүй материалууд генерэлчлээ шүү дээ те. Дүнгүүтээ чи өөрийнхөө хэлний оноонуудаас танилцуулбал ямар байгаа вэ? Миний хувьд болохоор хамгийн сонирхолтой нь Японы хэл ингээд ерөөсөө мэдгүй ингээд шалгалтаа өгөөд тэгээ ер нь бол ингээд будаж байгаа гэсэн үг байхгүй. Гэтэ яг хөө миний нөгөө нэг англи хэл маань IELTS-ийн 8 оноотой байсан. Тэгэхээр тэр маань ингээд хэдийгээр миний Японы хэл ингээд тийм ч сайн биш гэсэн англи хэлний маань ингээд IELTS-ийн оноо тодорхой хэмжээнд ингээд байсан. За тэгээд шалгалтууд бас ингээд гайвал байсан байх гэж бодож байна. Тиймээс учраас нөгөө нэг Японы хэл маань тимчлэг байх албагүй байна гэж би бол ойлгосон байхгүй. Яг тэгэхээр энэ чинь нөгөө нэг академикли ингээ хүүхдийг амар шалгадаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ганцхан хэлний оноо ганцхан Японы хэл биш байхгүй. Ингээд яг ингээ бүх талаас нь ингэж нөгөө харж байгаа учраас шалгалтаас явах юм байна тий. 10 жилийн их сургуулийн дүн нь ямар байгаа гэдгийг хараад яадаг учраас ингээд ганцхан Японы хэлгүй мэн гэд асуулт хийгдэхгүй. Бусад юм чи ингээд тодорхой хэмжээнд харж үзэн гэсэн. Тэгэхээр нөгөө нэг тэнцэхгүй гэдэгт тэр Японы хэл мэддэггүй үгүй юу гэдэг нь хувийн жин аюу баг гэсэн үг байхгүй. Тийм. Тэгэхээр нөгөө англи хэл бол нэлээд давуу тал болдог гэж би хувьдаа бодсон. Хэлний оноотой байх юм бол хэдийгээр бичиг баримтаа хүлээж авахдаа энэ маань ингээ optional гэж байгаа ч гэсэн хэрвээ чамд IELTS-ийн оноо байх юм бол чамд маш тийм давуу талыг үзүүлж distinguished болох юм гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ болохоор одоо жишээлбэл бусад тэтгэлгүүдтэй ч юм уу те улсын засгийн газрын тэтгэлгүүдтэй харьцуулахад Японы улс маань тэр чигтээ нөгөө нэг академик сурталтай аюул их байгаад байдаг шүү дээ. Одоо жишээлбэл Америкийн бид нар өргөдлийн систем admission process-ыг ингээ хараад үзвэл улам холистик байгаад байдаг шүү дээ. Тухайн хүүхдээр зөндөө олон эссе бичүүлээд ч юм уу те хувийн зан чанараасаа нийгэмдээ community-тэй юу исэн бэ гэх мэтчлэн тухайн хүүхдийн дотнорох гаднаас нийгмийн үзлээс нь те тэнгуүтэй болохоор GPA score-ууд гэх мэтчлэн академик талаас нь хараад байдаг. За тэнгуүтэй болохоор Японы хэлний ингээд ийм mixed rүү бид нар ингэж явуулж яхад ерөнхийдөө янз бүрийн эссе бичих тиймэрхүү зүйл гарч ирдэг юм болов. За тэгэхээр нөгөө нэг хамгийн бичгийн нэгдүгээр шалгалтаас өмнө байгаа тий бичиг баримтын шалгалтын дээр ер нь бол энэ маань тодорхой хэмжээгээр орж ирдэг. Гэхдээ Америкч юм бол тэ supplemental эссенүүд ингээд их сургуулиудад зөндөө байдаг. За personal statement бичин тий тийм зүйл бол харьцуулахад арай бага гэж ойлгож болно. За ялангуяа одоо нөгөө хүүхдүүдийн хичээлээс гадуур үйл ажиллагаа гэдэг байгаа шүү дээ, тий. Extra curricular activity шаардсан юм бол одоогоор бол шалгуурт нь байхгүй байгаа. Гэхдээ ирээдүйд бас ингэ ороод ирэх юм билээ, тий. Тийм одоогоор бол байхгүй. Тэгээд нөгөө эсэний хувьд бол одоо нөгөө хүүхдүүд маань анханасаа за би ийм мэрэгчлэр за 2-3 сонголт тий өгчдөг байхгүй. Тэгээд мэрэгжил болгоныхоо хонин за нэг ер нь бол нэг цогцлборт багтаагаад гэж ойлгож байна. Тэгэхээр нэг хамгийн ихдээ 200 үг л гэсэн үг байхгүй. 100-аас 200 дотор ингээ хэлбэлзээд явж байгаа юм. Тэгээ яагаад энэ мэрэгжлийг сонгох болсон шалтгаанаа ингээд маш товч тодорхой ингээд нэлээд тооч нийлбэн гэсэн үг л дээ. Үгийн тоо бага учраас. За тэгээд яагаад заавал Японы улсыг ингээ сонгож байгаа юм бэ гэсэн асуулт байгаа. За нэмээд энэ хүү тэтгэлгийг авснараа чиний хувьд за Монгол улсынхаа хувьд ч тэр Японы улсын хувьд ч тэр чиний үзүүлэх нөгөө нэг contribution буюу
хувь нэмэрчин яг юу байх юм бэ те энэ тэтгэлгийг хүртснээрээ чи буцаагаад одоо нийгэмдээ ч юм уу өөрийнхөө community-д юу өгөх юм бэ гэсэн нэг тийм асуултууд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг эдгээр асуултуудыг ингээд нийлүүлээд бол ингээд харах юм бол ерөнхийдөө багцаад нөгөө study plan гэдэг дээ штэ тий. Нөгөө сурах төлөвлөгөө ингээд бичиж явуулдаг тий. Ер нь бол тэрийг хараад байна гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр эднэрийг бичиж байхдаа бол ингээд яг л нэлийн тийм нөгөө тодорхойл байх хэрэгтэй гэсэн. Хит тийм нөгөө уянган айлалтай мөрөсөө байхгүй гэсэн үг л дээ. Одоо бид нар ч нөгөө нэг American Law Person State-ийн бичгт бол нэлийн тийм одоо бүтээлч байдлаар ч гэсэн creative writing хийгээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тодорхой энэ нөхцөлд бол ямар ч тийм юм байхгүй. Чи зөв яг яах гэж байгаа юм гэсэн тэр зорилгууд чи тодорхойл байх хэрэгтэй гэсэн. Шууд шулуухан тийм. Зөв. Хэрвээ нууц биш бол чиний GPA-нүүд хэд байлаа? Миний яг 10 жилийн одоо голч дүн бол одоо 100 гэсэн дүн байгаа. Тэгээд их сургуулийн голчлохоор 3.8-тай. Их сургуульд сурч байхдаа ерөөхдөө бол Японы засгийн газрын тэтгэлэгт явуулсан гэсэн үг биш үү те. Тэнгүүтээ болохоор ерөөхдөө бол бас ингэж яриад байдаг gap year авж байгаа хүүхдүүд mixed руу явуулж болохгүй гэдэг. Энэний тухай жоохон дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол манай үзэгчдэд. Тийм. Яг нэг тэтгэлгийн маань ингээд guideline байгаа л да. Бүх юм нэлээд тодорхой байдаг. Тэрэн дээр бол юу гэдэг вэ гэхээр тухайн хүүхэд одоо коллеж ч юм уу 10 жил одоо high school ч юм уу эсвэл их сургууль ч юм уу тийм боловсролын нэг ямар нэгэн байгууллагад ингээ харьяалтай сурагч гэсэн статустай байх гэдэг гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь надлангийн тохиолдолд бол ингээ одоо 24 оны энэ улиралд gap year-тэй хүүхдүүд материалаа явуулж болж исэн гэсэн. Тэгэхээр нэлээд яг юм баттай юу байхгүй л байна л да. Тэгэхээр хүүхдүүд маань яг нөгөө gap-тэй хүүхдүүд байх юм бол тий яг нөгөө Японы элчингийн дугаарлуун ч юм уу нэг 1132-тэй дугаар гэдэг юм аа. Тийшээгээ залгаад яг ингээд асуугаад тодруулаад яг тэ нөгөө баттай их сурвалжаас гэдэг шиг тэгээд үсчүүл ер нь л нэлээд найдвартай ах гэж бодож байна. Зөв. Хойлоо тэгвэл сая gap year-ing гэсэн сэдв рүү орсны тухайны тухай жоохон яриа л да тий. Сүүлийн үед болохоор нэлээд юм тренд гараад шүү дээ. Нөгөө нэг 12 дугаар ангитай хүүхдүүд өргөдлөө явуулж амжаагүй тий. Тэнгүүтээ шууд автоматар gap year аваад ирдэг. Ямар ч тийм зориггүйгээр ч юм уу тий. Альва нэгэн plan-гүйгээр бид нар аваад идэг. Тэрний тухай ерөөхдөө бол харвал юу гэж бодож байна. Тэгэхээр яг gap year авчихвал юм бол би ингээд 100% тэтгэлэг аваа явчихна гэдэг ч юм уу тий. Ингээл gap year гэдэг юм яг нэг тийм шидэт тохиорч юм шиг тий. Чи ингээд gap year авчих юм бол окей ингээл тэтгэлэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөгөө нэг сэтгэлийн хөөрөлд гэх юм уу тий. Автаадч гэдэг юм уу. Хамаагүй гаргаж болох шийдвэр бас мөн үгүй юу тий бодох хэрэгтэй байгаа. Тэгэнгүүт сошиал орчинд бас тий ингээд зөндөө олон мэдээ сургалтын байгууллагууд ингээд байгаа. За тэгээд тэднээс маань ингээд хүүхдүүд мэдээж гаргасан амжилт бол ингээд олон байгаа тийм. Гэхдээ яг тэр сошиал дээр постлогдож байгаа тэр одоо магадгүй нэг хүүхэд тэнцлээ гэдгийг чинь хойно хэдэн хүүхэд тэнцээгүй гэсэн хариу авсан байгаа бол гэдгээс бодох хэрэгтэй байхгүй тийм. Бидний зүгээр нөгөө нэг өнгөн тал одоо нүдэнд харагдаж байгаа үр дүн тэр болохоос биш яг хэдэн хүүхэд материалаа явуулаад хэдэн тэнцээд хэдэн тэнцээгүй. Тэр чинь бас аюу ингээд өөр асуудал болчихж байгаа шүү дээ. Тийм ч нэг тийм өнгөн талын юмыг харангуйтай ингэж битгий одоо сэтгэлийн хөрөл тавтаарай гэдгийг ер нь аль би ингээд нэлээд хэлмээр байгаа. Яг зөв одоо жишээлбэл бид нар gap year аавна гэхээр гэр бүлийн дэмжлэг хэрэглээ тий. Ихэнхдээ ерөөхдөө бол манай эцэг эхчүүд чинь хүүхдүүдийн gap year авъя гэхээр ер нь бол бас эсэргүүцдэг тий. Тэгээ нөгөө хүүхдийн эцэгийнхаа дэмжлэггүйгээр эцэгийнхаа сүрүүд ингээд авчдаг. Тэнгүүдээ болохоор өөрөө хичээлдээч өөрөө нөгөө эсэндээ ч юм уу тий төвлөрч чадахгүй гэр бүлийнхаа дарамжхалтанд ороод тэгээ ерөөхдөө бол айгуу чанаргүй юм бас явуулаад байдаг. Зөндөө л юм харагдаад байдаг. Тэнгүүдээ болохоор gap year-ыг ерөөхдөө бол яг ингээд эцэгийнхаа дэмжлэг ер нь авсан ч юм уу тий бас тэгээд яг юу хийхээр ингээд төлөвлөж байгаа тийм хүүхдүүдэд ер нь бол аавал нэлийн зүгээр гэж бодоод байгаа юм тий. За одоо жишээлбэл бид нар ингээд зүгээр бодоод зээл та чи заавал нөгөө нэг gap year авах шаардлагагүйгээр ерөөхдөө бол бид нар өргөдлөө явуулж болоод байдаг. Одоо жишээлбэл чи зүгээр Монголынхоо нэг их сургуульд орчих ч юм уу тий. Их сургуультай ороод тий одоо жишээлбэл заавал ингээд тэгж хичээл үзэхгүйгээр эхний семестртаа ч юм уу тий амар цөөхөн хичээл үзээд тэрнийхээ хажуугаар ерөөхдөө бол өргөдлөө явуулж болно тий. Чамд ер нь бол тэгжсэн тиймэрхүү тохиолдлууд байгаа юу? Тэгэхээр би болохоор өөрөө 10 жилээ ингээд төгсөөд тэгээд gap аваагүй шууд одоо элцэн ерөнхийлөгчд болтаа бэлдээл өгөөл тэгээд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуульд санхүү хөтөлбөрөөр ороод за тэгээд ерөнхийдөө яг нөгөө баг хичээл үзээд тэгээд хажуугаар нь ингээд шалгалтандаа бэлдээд тэгтээ яг нөгөө
IELTS-аа би ингээд 10 сар төгсөн. Яг тэр чинь нөгөө намрын семестр хичээл байгааз. Яг уу тэр улирлаасаа яг семестрээс ингээд бүтнээр нь биш. Зөвхөн намрын семестрийн хичээлээс олж хүлээ аваад ингээд яг шалгалтандаа бэлдээд ингээд явж исэн байхгүй. Тэгэхээр заавал ингээд gap авах албагүй шүү дээ, тий. Тийм юм чинь ингээд нөгөө бас хэрвээ ингээд ээж авч ингээд дэмжихгүй байгаа бол тий. Жохоо ингээд тэр чинь ингээд нэг ямар ч хамаагүй ойлгохгүй ч юм уу хүүхдүүдэд тэгсэндээ ингээд дэмжихгүй байгаа ш ингээд хамгаалах гэсэн ч гэдэм үү те санаан зовоод хэрвээ ингээд одоо явдаг бүтггүй байх юм бол ингээд үеийнхнээсээ найзуудаасаа хоцроод бүр те юу ч хөө ингээд үлдчихгүй дээ гэсэн нэг тийм айдас л яваад байгаа байхгүй юу. Тийм юм чи ингээд тэрэн дээр ингээд л те нэг тийм өстой ээж аваа хоёр намайг ойлгохгүй байна. Бусад хүүхдүүд ингэж яахад инглээ. Тэглээ. Тийм making the enemy of the whole world болгоод идэв те. Тэгэл тех бол ингээ ямар ч шаардлага байхгүй юу. Чи ч гэсэн ингээд хэрвээ бүр ээж аваа болоод үзэх юм бол тий. Яг ээж автаа яг ижлэгэн л зан гаргах байхгүй юу. Тийм юм чи ингээ тэхгүйгээр ингээ аль болон ингээ зөвшөлтсөд хүрээд гэх юм уу тий. За окей би ингээ ойлголоо. Тэгээд ингээ хүүхдүүд маань юу гэдгийг бүр би ээжч өгөхгүй. Их сургуульч бүртгүүлэхгүй. Тэг gap аавн гэрээж аавн ойлгомжтой шүү дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Тэгэхээр зүгээр ингээд элстэй өрхөжлөлтөө ингээд билд өг ихтэй сургуультаа ингээд бүртгүүлээд тий та нөгөө таны хэлсэнчлээ ингээд намрын семестрээс хүлээ авчиж болно. Угаасаа тэтгэлгийн таймлайн чинь тийм л байгаа шүү дээ тий. 9 сараас эхлээл бэлдээл 11 сар гэхэд regular session тэгээл 1 сар гэхэд чинь regular session хангалттай байхгүй юу? Тэгээд дараагийн нэг юм болохоор ингээд одоо 10 дугаар анги 11 дугаар ангийн хүүхдүүд ч юм уу тий. Өө би ингээд угаасаа gap аав. Gap аваад би бэлдээ штэ. Шалгалтанд яг тий одооноос ингэ бэлдэж болно шүү дээ. Заавал ингэ gap авч иж эхэлнэ гэсэн үг биш байхгүй юу. Тэгэхээр бас ингэ тэрийгэ бодолцоолоос аягүй зүгээр. Тэгээ би болохоор ингэ нөгөө gap аваагүй шууд мэс тарсан гэсэн шүү дээ. Тэгснээрээ бас ингэ ойлгосон юмнууд зөндөө байгаа байхгүй юу. За их сургуулийн орчин чинь за 10 жилээс бол ийм юм нүүрээд юм байна. Багш нар нь ингэдэм байна. Хичээлийн агуулга бол ингэж явдсан байна. Дүнэн заа иймэрхүү байдалтай гардыг байна. За ийм орчинд би ерөөхдөө ингэ хичээлээ хичвэл окей явчдсан байна тийм ээ. Тэнгүүд угаасаа нэлээ нөгөө харагддаг байхгүй юу. Би ингээд нөгөө дундаас нь чөлөө аваад хичээл аягүй цөөхөн үзээд тахаар ингээд нөгөө сүүлд 2 хичээл үзгээд нөгөө 1-р курс 2-р курсын хүүхдүүдийг нэлээ үзэж байгаа байхгүй юу. Нөгөө өөрөөсөө нэг хоёроор дүү хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Тэгэхэд ингээд ер нь амар мэдэгддэг юм байлээ. Ингээд 3-р курсын хүүхдтэй нэг багийн ажил хийх, дөнгөж их сургуульд орсон хүүхдтэй багийн ажил хийх хоёр ч юм уу тий. Жохон ялгаатай. Maturity хувьд тий ер нь бол тий. Тэгэнгүүт за хэрвээ би шууд одоо юу гэдэг чинь gap аваад их сургуулийн орчин юм байдгийг мэдэхгүй гадагшаа очсон байх юм бол бас жоохон ихэндээ нэлээд хэцүү байх байсан болоо та гэдэг ч юм уу тийм юмнууд бас нэлээд бодогдсон. Гэхдээ ер нь бол бодоод байвал gap year гэдэг чинь time management-ийн асуудал байгаа байхгүй тий. Ерөнхийдөө бол цагаа тухайн хүүхэд яаж зохицуулж ийн хэр эртнээс эхэлж ийн тий. Одоо хэлээ яаж бэлдэж эхэлж ийн гэдэг нь байгаад байгаа юм л да. За ерөнхийдөө сүүлийн үед ингээ хүүхдүүдийг анзаараад хахад ер нь бол түгээмэл алдаануудын талаар admission process-тэй гаргаж байгаа алдаануудын тухай ингээд харах юм бол нэгтэн хүүхдүүд нь үргэлж нөгөө шалгалтаа бэлдээд байдаг. Тэгээ шалгалтаа 1 жил, 2 жил, 3 жил бэлдээд байдаг. 10 дугаар ангиас 11 дугаар ангиасаа бэлдээд хамгийн бас чухал юмнууд буюу за зөвхөн mixed хэлгүүгээр те бусад Америк ч юм уу, Унгар ч юм уу те бусад засгийн газрын тэтгэлгүүд рүү apply гэдэг эсэ гэдэг зүйл аюу хүн дээр нь хамгийн том гол фактор болоод байдаг чамайг тэнцэхэд. Тэнгүүдээ шалгалтуудаа бэлдсээр хагаад эсээгээ орхиод байдаг. Тэ ер нь бол нэг тренд нь те. Одоо жишээлбэл шууд Японы N1-тэй ч юм уу те эсвэл болохоор нөгөө нэг IELTS 8.5 те. Тэнгүүдээ шууд бид нар чинь автоматикли те бүр гинтээр гоё тийм ичидээр шууд явж байгаа юм шиг бодоод байдаг. Гэтэл ерөөхдөө бол бодит амьдрал дээр тэр чинь чам шиг адилхан хоноотой зөндөө олон хүмүүс байгаад байгаа. Тэгээ бүр хідэн саяараа хідэн 10,000 байгаад байгаа. Тэнгүүдээ болохоор бид нар гадагшаага өргөдлөө явуулна гэдэг чинь ер нь бол Монгол мөнгөөр бодож үзвэл бид нар тэрбум төгрөг ч юм уу те нэлээд их мөнгөний асуудал ярьж байгаа. Яагаад тухайн сургууль чамд одоо тийм их төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ? Ус хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг чинь чи угаасаа 1-2 тэрбум төгрөгийн аппликейшн бүрдүүлээд байгаа байхгүй те. Тийм чанартай аппликейшн явуулаад байгаа. Тэнгүүдээ болохоор бид нар нөгөө нэг шууд дедлайнууд нь төхөөл стресстэй л те. За юм битгөө за ингээд зүгээр явуулчаа гэл. Амир тэгж хаан халдаад хандаад байдаг. Тэнгүүдээ гацаа үзэж байгаа юм шиг. Аха, нэг гэмблдаад байгаа байхгүй. Гэтэл ерөөсөө эн чинь яг чи ингээд нөгөө нэг бүр эртнээс бэлдээ таны менежментээ зохицуулаад явах
асуудал болоод байгаа. За бас дараагийн нөгөө нэг айгуу түгээмэл гаргадаг алдааны яагаад байгаа вэ гэхээр за яг уу одоо personal statement, motivational letter ч юм уу, letter of intent ч юм уу, admission thomas-ын дээр чи бүр ингээд хамаг анхаарал хандуулад байдаг. Тэнгүүдээ бид нар юугаа мартдаг вэ гэхээр бусад нөгөө нэг supplemental essay-нүүдээ мартаад байдаг тий. Тэнгүүдээ болохоор нөгөө supplemental essay чинь нэмэгцээр байгаа 5 6 7 8-аар нэмэгцээр байгаа чи баг жилийн төгсгөлд ч юм уу тий 12 сарын 31-нд гэхэд чи баг нэг 60 70 эссе бичих шаардлагатай болчиход байдаг. Тиймэрхүү тайм менежмент ишүү болоод байдгийн. Тэгэхээр ингээд хүүхдүүддээ сануулж эхлэхэд чи gap year авч болно хэрвээ өөртөө ихтгэлтэй байгаа бол те өөрөө яг юу хийхээ мэдж байгаа бол гэхдээ яг ингээд өөрийгөө яг ингээд юу хийхээ мэдгүй байж за одоо би шилбэл энэ шууд орчвол одоо ингээд над хамаг юма заагаад өчнө гэд тэгэж нөгөө нэг blind hope те ингээд шууд хүний үгийг дагаад битгий ерөөхдөө бол яваарай гэж хүсэж байна. Чи өөрийн гэсэн үзэл бодолтой, оюун санаатай өөрийнхөө бүх төвшингөө мэдж байгаа шийдвэл зүгээр гэсэн үг. За, ерөөхдөө бол gap year-ийн тухай нэг иймэрхүү сонирхолтой зүйлүүд бид нарт байгаад идэв шүү дээ, тийм. Тэнгүүд яг хуу дахиад нөгөө нэг нэмж хэлгэн гэх юм уу? Одоо IELTS болон SAT гэдэг хоёр шалгалт чинь зүгээр нөгөө bare minimum гэдэг шиг шахуу юм байгаад байгаа байхгүй юу? Ингээд IELTS-ийн өндөр оноо, SAT-ийн өндөр оноо авна гэдэг нь мэдээж нөлөөлнө. Гэхдээ ингээд тийм ч том фактор мөн үгүй юу? Энд чинь зүгээр чи одоо юу гэдэг тухайн англи хэл дээр заагдж байгаа тэр хичээлийн хөтөлбөртэй программыг ингээд сургуульд очиод ойлгож чадхаар нь үгүй юу гэдгийг чинь IELTS чинь шалгалтна. Яг ингээд academically ихэр сайн одоо бэлтгэгдсэн те тухайн одоо тэр их сургуулийн түвшний хичээлийг үзээд ойлгохгүй юу гэдгийг чинь SAT-гээр чинь хараад байгаа. Болохоос биш ингээд бүр нэг амар том юм бас биш байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүр энэ хоёр шалгалтыг би халаад өгөх юм бол окей гэх нь бас ямар яах вэ тий. Гэтэ мэдээж шалгалтаа сайн өгөөд бэлдэх хэрэгтэй. Тий, эцэс одоо шилбэл чи их сургууль руу явахдаа бид нар волонтер хийх гэж яваг штэ тий. Их сургууль дээр бид нар ажиллах гэж яваагүй, их сургууль руу бид нар сурах гэж явж байгаа. Би сурч чадна гэдгийг бид нар үргэлж тийм нотлогоо хэрэгтэй байдаг. Одоо шилбэл IELTS гэдэг нь чиний хэлгээр баг англиний төвшин тогтоох шалгалт байхгүй юу? Академик англиний төвшин тогтоох шалгалт тий. ACT гэдэг чинь болохоор academically хэр чи бэлтгэлтэй ингээд тий. Ерөнхийдөө бол төвшин чинь тогтоод байгаа. Тэглээгээд энийгээ чи орхиж болохгүй, тэглээгээд эн чинь чиний бүх зүйл биш гэдгийг ерөнхийдөө бол нэлээд тунгааж бодох шаардлагатай болоод байгаа. За тэнгуүтээ болохоор чи IELTS-ийн сайн 8 авсан гэдэг чинь шүү дээ тий. Тэнгуүтээ IELTS-ийн 8 авахад ер нь бол хэр удаан бэлтжижсэн бэ? Яаж бэлтжижсэн бэ? За тэгэхээр би ч нөгөө 10 жилдээ манай сургуулиороо яг хоо Завхан аймгийн Юлестад бол 10 жилээ төгссөн. Ерөнхийдөө бол хөдөө орон нутаг гэж явах байх тий. Тэгээд яг манай сургууль өөрөө болохоор нөгөө математик англи хэлний гүнзгий гэж хичээлдэг. Тэгээд 10 дугаар ангиас бол хүүхдүүд ингээ тий ангиа хуваагдаад одоо математик англи лөө хими анги хэлний анги гэж явчихтیں۔ Тэгээ би бол өөрөө яг математик англи нэг гүнзгий ангисэн байхгүй. Тэгээд мэдээж хичээлийн агуулгаараа л явна. Тэгээд өдөөс хойш бол ингээ гүнзгийдээ суuna. Иймэрхүү байсан гэсэн үг. 12-оо төгслөө гэсэн үг байхгүй. Тэгээд нэг энэ дашрам нөгөө юу гэдэг лээ нөгөө тэн цугаа ээж авдаа гэдэг шээ. Энэ манай 10 жилийн багш нар бол ингээ аюу мундаг хүмүүсээс тийм болохоор би өөрийгөө бас ингээ амар азтай гэж боддог байхгүй. Манай ингээл англи багш те, математикийн багш те, ер нь бүх хичээлүүд юмш Монголын багш гэл дандаа мундаг багш нар байсан учраас ерөнхий нөгөө нэг суур айгу тэжгүй тавигдсан гэж би боддог байхгүй юу. Тиймээс нь болохоорс ингээд би өөрөө болохоор яг абсолютийн IELTS-ийн ингээд яваад тэр чинь ингээ 2 сар хугацаатай үргэлжилж байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол энэ хугацаанд IELTS-аа бэлдээл өгсөн гэж ойлгож байна. Гэхдээ ингээд нөгөө эхний 1 сар бол тий хичээлээ бол ингээд таслахгүй суучж байгаа. Гэхдээ нэг бүр амар өөрийгөө шахахгүй зэ. Тэгээ яг сүүлийн 1 сар бол ингээ яг өглөө 8 өрөөгөл 9 гэж нөгөө намсан дээр суугаал манай хичээл чинь 4-6-гийн хооронд ордог гэсэн аахгүй. Тэгэл хичээлдээ ингээд 4 хүртэлтэй мок тестээ өөрөө хийгээл яг нөгөө нэмэлт давталгуудаа суугаал. Тэгэл хичээлдээ суучаал гарч дахиж нэг 2 мок хийжээл. Тэгэл гэртээ нэг 9 нүс гэж хараал. Нэг сүүлийн 1 сар бол яг ийм л хуваартай ер нь бол нэлийн интенс бэлдсэн гэсэн үг байхгүй. Тэгээд хамгийн эхлээд ер нь бол мок гэдэг өгч чинь тэгээд 4.5 мок гэсэн оноол ингээ нэг дүнгэн данга авч байгаа байхгүй. Тэгэл нөгөө цагтаа амжихгүй нөгөө чинь ингээл амар их юм болно шүү дээ. Сонсоод ойлгохгүй. Нэг юм ингээ сонсч явж байгаа бол нөгөөтг ингээ алт чинь хүй хаана явчих вэ гэсэн нөгөө дараагийн тасалгаа айлж энэ орцсон гэдэг ч юм уу дэлээс нэг нь. Тэгээд тэгсэн ч гэсэн ингээ мокоо ер нь нөгөө л яваал гэсэн өөрөө хийгээл. Тэгэхээр ингээ аяандаа ингээ нөгөө хүн сайжирж байгаа нь ингээ өөрт мэдэгдэм билээ. Ялангуяа reading, listening гэдэг дээр бол нэлээ ингээд анзаарчихсан байхгүй юу. Тэгээд хүүхдүүд маань ингээ нөгөө бэлтэж явах та
хэр чанартай бэлдэж ийн үед ч бас амар чухал шүү дээ тий. Тэгэл амар номсон цугаал гэдэг. Гэтэ яг нөгөө чанар нь хэр вэ? Тэнгүүд мок тест хийгээл гэдэг. Буцаагаад чи ингээд алдсан юмаа ревю хийж гин үү? Одоо нөгөө бид нар ингээд quality over quantity гэж нэрлэдэг дээ шүү дээ тий. Чанар нь илүү байдгаа хэр олон зүйл хийсэндээ биш. Одоо жишээлбэл хүүхдүүдэд зөндөө олон юм тохиолддог л та. Бид нар ч нөгөө 7 хоног болгоны бүтээсэнд тий мок тест ингээл өгөөд идэг. Тэгсэн мөртлөө оноо нь бүр дээрдэгчгүй хаяа 0.5-аар буураад ч юм уу тий. Тэгээ стресстэй тэглэнгүүт нь стресстэнγκүүд тархинаас нь кортизол ялгарнгууд нь болохоор нөгөө хөвгт чинь бүр төвлөрч чадахгүй productivity нь буураад creativity нь буураад тэнгүүтээ юу хичээл их стресстэндээ төрцөрөө таарад байдаг байхгүй. Яг хичээлийг нөгөө нэг зовж хийгээд байдаг тий. Зовж суугаад байдаг байхгүй хүүхдүүдийг ажиглаад байхад. Гэтэл эн чинь болохоор ерөөхдөө альва нэгэн өөрчлөлт гэдэг чинь бас ингээд амар жижиг хийрээд байгаа шүү дээ тий. Чи ингээд бодож үз шалгалт гэдэг чинь чамайг шалгаж байгаа л төдий зүйл. Аль хэдийн чамд ерөнхий англи хэлний чадвар байгаад байгаа. Ерөнхийдөө бол ECT байна уу, ECT-ийн англи байна уу, IELTS байгаад байна уу? Ерөнхий англи чинь төвшин байгаад байгаа. Тэмүүдэд хэрэг чинь шалгаж байгаа төдий зүйл гэдэг үргэлцэн. Өөрийнхөө ерөнхий суурь чадваруудаа бид нар сайжруулж иж иймэрхүү онон дээр ерөнхийдөө өндөр оноо авт юм аа. Тэгвэл шалгалт гэдэг маань зүгээр шалгаж байгаа юм бол чи алдж байгаа зүйлээр ревью хийх шаардлагатай байхгүй юу? Нөгөө нэг мэддэг зүйлээ 100 дахь удаа хийхдээ биш, мэдхгүй алдаан дээрээ туулж ажиллахтай байгаад байгаа. Тэгээд энийг ч бид нар болохоор хэр их юм хийсэндээ биш, хідэн тест хийсэндээ биш, хэр алдаатайгаа чи туулж ажиллаад байна вэ? Хэр quality дээр ингээд тийм анхаарал авъя гэдэг дээр нь ерөөхдөө болоод байгаа гэж юу н харагдаад байна тий. Тэнгүүд бас нөгөө хүүхдүүд минь нөгөө нэг хамгийн эхлээд нэг мок өгөөд амар муу авчингуудаа одоо оноогоо голоод тэнгүүтээ за би ингээд дахиад ингээд хичээлдээ дахиад хийдэж сууж байгаа тийм. Тэгээ би нэг сайжирч байгаад мокко өгнө гэдэг. Тэр бол ингээд чи зүгээр ингээд мокко өгөөд яваад ингээд сайжирч байгаад өгнө гэд ингээд 4-5 мокко алтна гэдэг чинь ингээд 4-5 удаа ингээд шинэ юм сурах боломжоо алдчихж байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэр ингээд мокко анхнаасаа амар савгүй те. Тэгээд муу навж болох байхгүй юу. Угаасаа бид нар чинь ингээд сайжрах гэж ирж байгаа штэ тий. Анхнаасаа ингээд чи амарлаг байсан бол тий ирэх шаардлагагүй штэ. Угаасаа ингээд хүн болго ингээд сайжрах гэж ирж байгаа. Тэгээд ингээд атенч ингээд зөндөө найзуудаас болж байгаа штэ. Бид ингээд харахаар би ингээд найзууд дундаас ингээд миний англи хэл ингээд хамгийн муу юм шиг тий. Өөрт ингээд амар тэгж мэдрэгдээс байхгүй. Тэгэл нөгөө нэг шалгалт дээр нэг дюк агш байсан санагдчихээн ингээд шалгалт аваад тэгээд 70-аас ингээд дээшээгээ тий тэнцэн шүү хүүхдүүдийг гэтгсэн чинь миний хай нэг 52 маятай билүү гэсэн зэ. Тэнгүүд ингээл одоо манай ингээд найзууд ингээл дандаа 70-аас дээшээ зарим нь ингээл 80-д мэдтэй. Тэгэл тэнгүүд хүн чинь ингээд нөгөө өсгүүч гэсэн цаанаас нэг өөрийгөө ингээд харьцуулчихдээ штэ. Тэгээд за би юу хичээх хэрэгтэй юм биш шүү гэсэн нэг тийм юм амар байсан гэх юм уу. Тэгэхээр ингээд муу байлаа гэд тэр чинь ингээд бүр өөрийгөө улам ингэ сэтгэл зүгээр нь ингээл унгаагаал тест. Би л болохгүй байна ингээд энэ гэхээсээ илүү тэгээд окей одоо миний байгаа төвшин юм байна. Би тэгвэл энийг яа сайжруулж болох вэ? Одоо сайжруулахын тулд би яг юу хийх ёстой вэ гэдэг дээр анхаарал тэгэл авчих юм бол ингээд окей юм байна л гэж журнал батсан. Зөв угаасаа хэл сурна гэдэг маань болохоор тийм чамархан биш гэхдээ тийм хэцүү зүйл биш гэдгийг үргэлж бид нар бодох хэрэгтэй тийм. Энэ нөгөө насан турш юм байгаад байгаа байхгүй юу? Одоо IELTS оноо авлаа гэж дуусчих юм биш байхгүй юу? Одоо юу гэдэг IELTS ингээд 8 авцсан окей гэж байгаа ч гэсэн одоо миний англи хэл тий. Минийс надад урт хүрдэггүй л байхгүй юу? Тэгэхээр энэ чинь ингээд байнгын суралцах юм байгаа учраас ингээд урт хугацаанд тий. Угаасаа л би ингээд сурна. Тэгэд энэ мань одоо тэр миний сурч байгаа зүйлийн нэг хэсэг нь л одоо энэ гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг эцээст бид нар ингээд бодоод үзвэл сурах гэдэг зүйл чинь хамгийн гоё байдаг байхгүй тий. Шинэ үг сурна, өөрийнхөө мэдсэн граммараа баттгана, бүр ингээд зөндөө олон шинэ юм уншин, зөндөө олон гоё санаануудтай танилцсан, зөндөө олон гоё юм сонсно гэдэг чинь өөрөө энэ мань болохоор амар адлын худалтай гоё процесс байгаад байдаг тий. Ер нь бол анзаараад тахад яг тийм байгаад байгаа болохоор ингээд хэл сурахыг зөвхөн хэл сурах гэж бодохгүйгээр өөрийгөө жоохон ухаажж байгаа ч юм уу тиймэрхүү талаас нь харж үзвэл улам амар гоё rewarding process болоод ирдэг. Тэнгүүд одоо юу гэдэг чинь хэрэв ном унших дуртай хүүхэд байх юм бол тий ингээд тухайн нэг одоо зохиолыг номыг эхлэлээр нь уншина гэдэг чинь ингээд орчуулгын уншихаас илүүтэйгээр ингээд амар амттай шүү дээ. Тэнгүүд одоо би за Японы хэл ингээд сурмаар гэх юм бол за би Японы хэл амар л сурчаад ингээд Муракамигийн номнуудыг би яг Японы хэл дээр уншина. За би орос хэл ингээ амар гой сураад Толстой ч юм уу, Достоевский ч юм уу тий. Яг би ингээ орос хэлээр нь бүр ингээ нөгөө шим шүүстэй нэг гэж уншина гэдэг ч юм уу тий. Тэгэх юм бол ингээд
бас ингээ амар гоё юмч надад санагдсан аахгүй юу. Тэгээд бас хэл гэдэг чинь ингээ бүр нэг өөр нэг ертөнцийг ингээ хүнд яг нэгэд хүчдэг юм шиг санагддаг болохоор ингээ гоё таашааж сурах юм бол гэх юм уу амар хаттай байна. Яг зөв. Тэнгүүтээ явж одоо шилбэл бид нар хэл сурна гэдэг одоо хичээлээ хийнэ гэдэг эн чинь болохоор ингээд хамгийн шудраг зүйл байхгүй. Чи угаасаа хөдөлмөрөөр элитийн үн цэнийг төлсөн бол бүх ингээд мөнгөний хөдөлмөрөөр үнэлэгдэх бүх мөнгөө төлсөн бол чи ингээд үр дүн заавал гарч ирдэг тий. Гэхдээ хамгийн гол нь бас хэл сурж байхдаа бид нар амар гоё эгоогоо хайж сурдаг юм шиг амар санагддаг. Одоо жишээлбэл тодорхой хэмжээний чи нэг статуст хүрчээд тэрийг хаяад тий би хангалтгүй маань ахаад өөрийгөө сайжруулъя гэд тэр эгоогоо гаргаж хаяад улам сурах гэсэн орон зай үүсэх бид нар үргэлж хэрэгтэй болдог. Яг энэ нь болохоор баг хэл сурна гэдэг чинь бас нэг хүн төлөвшөөдөж байгаа юм шиг бас ингээд юмыг амар нөгөө байгаар нь хүлээн зөвшөөрч сурт юм шиг надад санагдсан байхгүй юу. Ингээд олон юм бодохгүйгээр тий. Одоо ингээд хамгийн анх бүр ингээд дунд ангид ч юм уу англи хэл сурч байхад ингээд энэ нь яагаад ингэдэг энэ нь яагаад ингэдэг ингээд юм болгонд заавал нэг тийм нэг шалтгаан өгөх гээд гэх юм уу. Тэгээд хитрхи их тэгээ ухаа бодож байгаа чи өөрөө бараг тэн дотор ингээ орооцлоод бүр ингээ амар төрөгдөөд ингэчихэж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ сүулт нь одоо бодоод хэрэв би одоо өвөр хэл сурах юм бол нэг тийжтэй цаанаа нь ямар утга учиртай ингээ учиргүй нэг тийж амар яахгүйгээр аан заа энэ тохиолдолд энэ үг нь ингээ тэгчтэй юм хийжлээд ингээ байгаар нь юм хүлэн зөвшөөр сурж байгаа байхгүй тийм. Заавал нэг ингээ нэг учрыг олох гээд байхгүйгээр тэгэхээр бас тэндээс яг бас ингээ хэл сурна гэдэг чинь юм нэг төлөвшлийн юм бас хүн ингэ давхар сурд юм болов уу гэж амар бодсон. Гэтэ мэдээж заримдаа нөгөө нэг ингэ юм уншаад ойлгоод нөгөө хүний нөгөө юм дүн шинжилгээ ихтэй яг нөгөө нэг нарийн цаад утга учир ингэж түнхэж ойлгох юм аа л ингэж окей. Зарим юмыг бол зүгээр ингэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэн. Зарим юм нь бол тий ингэж ойлгоод ухаад ингэж хийзээ ингэ явсан ч болно. Гэдэг юм болгон тийм өөрөөр бид юм байна л гэж сүлднээс амар бодогдчихсэн шүү дээ. Тий. Ер нь бол эцэст бол ингээд те яг хичээл хийж байгаа гэж бодохгүйгээр дуралж хийнэ гэдэг ч юм болохоор чамайг улам хол явуулдаг. ECT өгөхт ч юм уу, IELTS өгөх ч юм уу те. Яг тэгж амар гоё мэдрэхтэй байт юм аа. За угаасаа манай одоо үзэгчид болохоор IELTS-тай бэлдэж байгаа, ECT-тэй бэлдэж байгаа, халууны шалгалтуудад бэлдэж байгаа байх. Тийм болохоор ерөөхдөө бол дуралж хийгээрээ хэцүү байгаад энэ процесс ч улам гоё амттай байдаг байхгүй юу? Хэцүү байгаа бүх юмаа мэдрээд тэрийгэ улам гоё таашаагаад тэгж явах нь улам гоё шүү. Тийм. Тэгээд одоо ингээд эргээд харахад тийм яг IELTS-ийн оноо авах гэдгээс илүүтэйгээр яг тэр бэлтжсэн цаг хугацаанд тийм яг тэтгэлэгтэй тэнцлээ авлаа гэдэг тэр эцсийн хариу сонсгоос илүүтэй яг тэр тэтгэлэгтэй бэлтжсэн цаг хугацаанд илүү тийм гоё амттай нандин тийм. Одоо тэнгууд ингээд амар олон англи хэлний сургалтын төвүүд ингээд IELTS шүү дээ бэлддэг газрууд байгаа шүү дээ. Гэтэ ингээд хүмүүс ингээд нөгөө реклам хийж гин угаасаа эдний подкаст юм чи ингээд магтчихна гэж бити тэгж ойлгоорой. Угаасаа энэ бол үнэн зүйл. Юу гэх юм бол одоо ингээд 2 сарын хугацаатай сургалт үргэлжилж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд сургалт дуслаа баяртай одоо ингээд та нар надад тамаагүй гэж танихгүй хүмүүс шүү ингээд танихгүй хүмүүс шүү гэж байгаа юм ерөөсөө тийм юм байдаггүй гэх юм абсолютely ингээд хамгийн тийм гоё юм нь яг юм нөгөө нэг бидний яг нэг тийм дахиад нэг хоёр дахь гэр шиг гэх юм уу тий одоо нөгөө IELTS өгсөн бол тий хэд авсан яасан хийсэн нөгөө материал нь юу алж ийн ингээд асууж зөвлөх зүйл юу байна уу гэл тий тийм тэгэл одоо нөгөө гадаад харилцааны менежертэй таны одоо рүүл байгаад байгаа шүү дээ ингээд хүүхдүүдтэй ингээд энэ дээр нь туслаад одоо эстэйгээр ингэрээ тэгэрээ тэгэл багш нарын дүгээс ч гэсэн одоо өөр тусалт хэмжих юм юу вэ ингээл энэ эргэх холбоо амар сайтай гэх юм уу хизээч ингээд сургалт туслаа баяртай гэдэггүй тэр нь ингээд бүр хамгийн тийм гоё зүйл нь гэх юм. Яа ингээд хэлээ бэлдээ IELTS-аа ингээд бид нар сургалтанд суугаад ингээд явж байхад хүртэл ганцаараа хичээлээ хийх штэ найзынхаа хажуудыг хичээлээ хийгээд тэр community үүсгэх гэдэг нь хамгийн гоё. Тэр ангийн уур амьсгалтай бүгдээрээ ингээд нэг тийм IELTS-ийн оноо надад хэрэгтэй би ингэн гэж зорж байгаа хүмүүс байгаад байгаа штэ. Тэр уур амьсгалаас бол хүн ингээд яг бас л их зүйлийг ойлгож мэдэрнэ. Тэгэд хүн чинь ингээд нөгөө нэг яг тийм нэг мэдрэмж төвтэй юм ойлгохоор бүр илүү амар хүлээж авдаг штэ. Тийм. Тэр зүйлсүүд нь бас ингээд айгуу гоё. Чиний ер нь бол IELTS бэлдэж байгаа процесс айгуу гоё дурсамжтайсан юм шүү дээ. За эцээц ерөөхдөө бол IELTS-та бид нар бэлдэн гэдэг нь үнэн айгуу гоё суурь тавьж өгдөг зүйл бол тийм одоо шилбэл бид нар IELTS-аар reading хийж байхад чиний general reading comprehension гэсэн ерөнхий reading ойлголтын өсөөдөр нь тэгж өсөх тусам чи яах вэ гэхлээр ECT-ийн reading хийхэд улам амархан болох ч юм уу тий. За тэнгуүтэй болохоор бүгдээр бодоод үзэл IELTS-ийн writing хийнгүүтээ болохоор бид нар ер нь ингээд баг хэл дээр эссе бичиж үзээгүй гэж одоо шилбэл өөр харийн хэл дээр бид нар эссе бичээд writing-ийн соёлтой танилцж байгаа. Чин соёлтой улам сайн танилцах тусам яаж байгаа вэ гэхлээр
цаашдаа ерөөхдөө бол personal statement ч юм уу те supplemental essay байгаад байна уу төрөл төрлийн essay бичгээд улам төхөн болоод ирдэг. Одоо жишээлбэл IELTS-ийн оноогүй мөртлөө writing-ийн чадвар нь одоо жишээлбэл арай жоохон муугаа байгаа бол essay бичиж шууд хэцүү байдаг. Одоо чамаа шууд суулгаад 650 үг те 3500 character essay бичиж гэхэд аль болох бид нөр өөрийгөө илэрхийлж чаддгүй. Чиний хүсэж байгаа зүйл чинь байгаад хахад чиний бичиж байгаа чадварынх юм бол бид нар угаас ингэж буулгаж бичээд байдаг тий. Тэнгүүд нөгөө яг эссе бичнэ гэж дахиад нөгөө бүтэц талаас аягүй зэгцтэй байх хэрэгтэй шүү дээ. Structure талаасаа тий. Тэнгүүд тэрнтэй бас аягүй танилцж байгаа байхгүй. Жишээ ярих юм бол одоо ингэ чамд бүх ингэ гоё орцууд байгаад идэг. Чи ингэ нөгөө хоолныхоо дарааллыг яаж хийхээ мэдгүй хэдийн хэмд тий юугаа болгохоо мэдгүй бол тэр ingredient нь ямар байх нь хамаагүй ингэ жоохон амтгүй болоо шүү дээ. Тэгэхээр writing бол яг тийм санагдаад байдаг. Яг зөв. Тэгээд одоо жишээлбэл IELTS чи бараг бэлдснээрээ ерөөхдөө бол чиний speaking listening чадвар чинь сайжрана. Тэнгүүтээ болохоор чи сонсож сурснараа хүртэл хэзээний өдөр амиа аврах ч юм уу те гих мэтчлээ сонирхолтой олон зүйлүүд байж болно шүү те. Тийм болохоор одоо үзэж байгаа хүүхдүүдтэй сонсож байгаа хүүхдүүдтэй үнэхээр зөвлөж хэлэхэд IELTS-та бэлдэж явахдаа суурь чадваруудаа хүмүүс маш гоё тавьд юм шүү. Бас тэгээд хичээлээ дурлаж хийгээрээ үгээ дурлаж чэйжлэрээ гэж аягүй гоё бит хоёрын зүгээс амар хүсмээр байна. Чамд хэлэх сүүлийн зөвлөгөө байна уу? Тэгээ сая бас хэлсэн те. Ингээд эцэг яг тэр үр дүн гэхээс илүү тэгээд тэр зүйл рүү хүрэх тэр зам нь аягүй хайрламаар хамгийн үнцэнтэй байдаг учраас яг тэр мөчөөл гоё үнцэнтэй байлгаад те. Тэгээ зөвхөн ингээд шалгалт бас биш гэ түрүү хоёлаа ярьсан тийм өөр бусад юмнуудаа ч гэсэн анхаараа гоё найзуудтай болоо тэднэрээсээ суралцаад хүн чинь ингээд нөгөө хүнээс айгүй их юм сурч авдаг шүү дээ тийм. Тэгэл явж байхдаа болондоо тэгээд нөгөө нэг яг ингэ нөгөө нэг IELTS-ийн оноо авчлаа, SAT-ийн оноо авчлаа, тэтгэлэг авчлаа гэдэг чинь нөгөө тусч байгаа юм биш байгаа байхгүй тий. Хэдийгээр тэтгэлэг авсан ч гэсэн дахиад нөгөө нэг би яг ямар хүн бэ? Би юу их дуртай вэ тий. За яг ингэ миний амьдралын нөгөө нэг зорилго ч юм уу би яг юу хийж бүтээх ёстой хүн юм болоо гэдэг ч юм уу. Дахиад нөгөө нэг тэр дотгошоогоо чиглэсэн асуултууд чинь ингээд яг хүрээлж явах хэрэгтэй. Yes тий. Тэр нь ингээ хамгийн гоё. Тэгэхээр тэтгэлэг гоё. Гэхдээ бас нөгөө нэг чи ингээд нар амьдралынхаа тий. Тэгээ тэр нарыг тойроод ингээ гариг ирэхээс ингээ ирэх байгаа штэ. Тэрнтэй адилхан тэр нөгөө нэг SAT IELTS гэдэг чинь нэг гариг юм уу тий. Тэтгэлэг гэдэг нь дахиад нэг өөр одоо гариг юм уу тий. Тийм байх хэвээр. Түүнээс биш ингээ тэр тэтгэлэг шалгалт гэдэг юм нар байгаад чи тэрийг ингэж тавьж ирэх ёсгүй шүү. Тийм. Би сүүлд ингээд ерөөхдөө хүүхдүүдэд зөвлөх хоёр зүйл байна. Эхнийх нь болохоор та нар үргэлж санаарай. Бид нар гадагшаага application admission гэсэн өргөдлөө явуулж байгаа энэ бүх процесс маань бүр марафон гэдэг байхгүй юу? Холын зангиулт байдаг юм а. Хизээч одоо шилбэл спринт байдаггүй 200 м, 300 м спринт биш, ойрын зан хурдангуульт биш. Чи аль болох төвчээртэй, төсвөртэй, бүр тэ long term тэр скиллүүдээ бүтээдэг юм а. Ерөөхдөө сануулж хэлгээд. За хоёр дахь сануулгах зүйл нь юу вэ гэхээр гойж амьдраарэ. Хүүхдүүд болохоор нөгөө нэг бүх юмаа хийгээд өөрийнхөө амьдралыг мартаад байдаг тий. Одоо жишээлбэл тухайн мөчид одоо бүх амьдралынхаа зорилго нь тэгээ бүх амьдрал нь зөвхөн аппликейшн өргөдлөө явуулах гэдэг тэгж хэлээд байдаг. Гэтэл яг үнийг хэлэхэд чи зүгээр л амьдрахынхаа хажуугаар явуулж байгаа тэр зүйл ахгүй юу? Тийм үстэй тий. Тийм болохоор сайхан гоё өглөөний нараа хараад кофегоо уугаад хичээлээ сайхан гоё хийгэрэй гэж журналд хоёрын зүгээс амар гоё зөвлөж байна. Дахиад нэг point хоёлаа нөгөө нэг одоо ингээд тэтгэлэгт материал явуулж байгаадаа өргөдлөө явуулна гэдэг нь бас тийм нөгөө холын юм биш гэх юм уу. Одоо ингээд яг уу маркетингийн нэг тиймэрхүү юмнуудаас болоод ч юм уу те ингээд заавал нэг бүр хэдэн 10 саяын хөтөлбөр 5 минутаас сургалтын цугаалт хийжээж тэтгэлэг авах гэсэн үг бас юу ч биш. Байгаад тийм одоо confusion байж болохгүй. Яхаа гэж бодож байна. Тийм. Хэрвээ чи яг бүх хийх ёстой зүйлийг мэдж байгаа бол эн чинь заавал хүмүүст хувь заяагаа даатгаад хилээд байх тийм зүйл биш байдаг юм аа тий. Эзэн сайн бол нөгөө заяа хичээвэл эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү тий. Тэгдэг болохоор бит хоёрын зүгээс ингэж зөвлөж байна. За манай хөтөлбөртөө гээд энэ хүртэл сонсож шимтэн суусан бүх хүмүүстээ баярлалаа. За ерөөхдөө бол энэ бол бид нарын эхний алхам хэл сурна гэдэг маань дараагийнхаа алхмаа өргөжлүүлээ сайхан алхаад урагшаага өөдөө тэмүүлээд яваарай гэж та бүхнээс өсөж байна. За баярлалаа. Баярлалаа.